Өнөөдөр бид Увс аймагт байгуулагчсан жимс жимсхний эхлээд станц нэртэй байгуулагчсан тийм ээ. Дараа нь одоо шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл болсон. Тэгээд одоо салбар хүрээлэн байгаа. Энэ хүрээлэнд ажиллаж исэн үе үеийн удирдлага за яг одоо талбайд нь ажиллаж байсан манай жимсчид бүрэлдэхүүнтэй юм хүмүүстэй уулзж байна. За миний зүүн гар талд бол шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн захирлаар ажиллаж исэн Монгол Улсын гавьяат агроном Болоожгоо байж байна. За миний баруун гар талд Монгол Улсын гавьяат механикжуулагч за тэнд бас дэд захирлаар ажиллаж исэн манай инженер Балган байна. За энд тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж исэн Өлзөө маань байж байна. За мөн энэ станцд жимсний цэцэрлэг дээр нь яг ажиллаж исэн үржүүлэг хийж исэн Цэвэнгоо байж байна. За мөн хөнсний ногоо чиглэлээр үржүүлэг энэ ажилд ажиллаж исэн Гоогормаа. За ийм одоо хүмүүс байна. За ингээд эхлээд одоо Болоожгоо та тус Увсын одоо энэ станц хүрээлэн салбар одоо яаж анхна суурин тавигдв, ямар хүмүүс ажиллаж яв, ямар зорилго чиглэлтэй байв гэдэг энэ талаар эхлээд та ярих уу? Монгол орн жимс жимсгийн хөгжих усуд бол нэлээд дээр үеэс эхэлсэн. 1954 онд намын төвөөр засгийн газрын тогтоол гараад одоо Сэлэнг аймгийн Шаамарт жимс хүнсний ногооны станц гэж анх байгуулсан. Станцын дараагаар нь одоо шагдруу ажиллаж ирсэн. Тэгээд станцын нөхдүүд маань тэр үедээ эхлээд жимснийхээ асуудлыг бол голлоод тэр ногоо жимсний станц байснаа ерөөсөө сүүлдээ жимсний станц болж хувирсан. За улсын хэмжээгээр олон газар жимсний салбар станцууд байсны хамгийн нэг ууган нь бол энэ Увс аймгийн одоо төвд байгуулагдсан Увсын одоо жимсний станц. Энэ станцын анхны дарга нь тэрийн шиг Лагангой байсан. За тэгээд станц бол одоо 1977 онд өргөтгөөд ер нь шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл болгоё. Тэнд засварганы одоо том аж ахуй байна. Шинжлэх ухааны байгууллага байна. Ийм нэг одоо шинжлэх ухааны үйлдвэрлэлийг нэгтгэсэн шинэ байгууллага байгуулъя гэдэг ийм төр засгийн шийдвэр явагдаад ингээд энд бол шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл гэж байгуулсан. За шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийг байгуулахад тэнд байсан эрдэм шинжилгээний станцын толгойлох байгууллага, тэнд байсан засварганы аж ахуйн одоо аж ахуйн байгууллага, тэн дээр нэмээд дэсийн одоо зөгийн үржүүлгийн газар, баруун турууны элитр үржүүлгийн салбар эднэрийг нэгтгэж ийм шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл гэдэг байгууллагыг байгуулад одоо тэр байгууллага бол одоо олон жил 4 жил гарan 5 жил хугацаанд нэр төртөөс ажил бүтэн баг хамт олон бүрдсэн. Энэ хамт олонны дутаас хөдөөгийн одоо туршлагын станцууд дундаас анх удаа хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үйлдвэрийн нэгдлийн одоо нэгдсэн үзэсгэлэнг хотод гаргаж байсан. За энэ хугацаанд маш сайн ажиллаж одоо засварганы олон сорт гаргаж засварганыг одоо нутагшуулсан учраас тэр одоо манай шинжлэх ухааны үйлдвэрийн нэгдээс 5 хүн төрийн шагнал авсан. Сорт одоо гаргаснараа Лагангой сортын үрийн үржүүлснээр манай Батчир тэгээд тэр одоо гарсан бүтээгдэхүүнийг боловсруулснараа манай Сүрэн хорлогой. За тэгээд цэцэрлэгчин бригадын дарга оролцсон ийм 5 хүн одоо төрийн шагнал авч хөдөөний байгууллага, хөдөөний эрдэм шинжилгээний байгууллагуудын ажлын үнэлгээг одоо үнэлж ингэж өгчээсэн юм аа. За манай одоо шинжлэх ухааны үйлдвэрийн нэгдлээс бол тийм одоо доктор цагаан банд одоо юу хахад хамгаалсан. За мөн хүрээлэнгээс одоо манай хамгийн ахмад ажилтан ногооны үр үржүүлдэг 40 пилгой одоо хүнсний ногооны үр үржүүлэх технологиг тэнд одоо туршлагын үрдэнд амжилттай нэвтрүүлж анх удаа Монгол улсад шарлуу өнгийн үрийг улсын хэрэгцээг хангасан. За энэ дээр тулгуурлаа шарлуу, шар манжингийн улсын үрийн хэрэгцээг хангадаг болсон. Одоо хүртэл манай одоо улсчууд хүнсний ногооны үрийг амжилттай ургуулж улсын хэрэгцээг хангаж ингэж сайхан ажиллаж ирсэн. За энэ дотор бол биднийг шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл болоход хөдөө аж ахуйн яам дээр шинжлэх ухааны хариуцсан сайд Эрдэнэжив гэж хүн байсан. Эрдэнэживгаа бол манай ажилд их тусалж биднийг шинжлэх ухааны үйлдвэрлэлийг одоо холбож ажиллахад их үр дүнтэй сайн ажиллаж байсан юм аа. Тэр үед бол засварганыг бид нар их олон гад 300-400 га хөргөд тарьж ирсэн. Ариун ургац авч улсын одоо хэрэгцээг хангаж
одоо аймгийнхаа хүнсний үйлдвэрийн жацганы хэрэгцээг бүрэн хангадаг байсан. За иймэрхүү ажлыг хийж өгөөд манай ордог цахирлаар ажиллаж байсан Балган байна. За мөн түүнд миний дараа одоо тэр үед станцад эрдэм шинжилгээний ажилтны сектор эрхлэгчээр ажиллаж байсан үлзий дараа нэг хэсэг одоо хугацаанд бол одоо эрдэм шинжилгээний станцыг одоо сүүлдээ хүрээлэн бусан хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм аа. Ийм хамт олон ажилласан хамт олон байж одоо баруун нутгийг цэцэрлэг хөгжсөн сайхан ийм үйлдвэрлэл бий болсон ийм аюурын дурсгалыг бид нар хийх сайхан ийм завшаан олдсон юм аа. Хусамгийн кодажхан эрдэм шинжилгээний станц бол түүхэн толгодолтой 1964 он сайд нарын зөвлөлийн тогтоолоор анхудаа байгуулагдсан. Энэ байгууллагын үндсэн зорилго нь юу гэхээр байгалийн зэрлэг цэцэргийг хадгалж хамгаалах, үржүүлэх, сэдэх соор сорилт хийх ийм зорилготойгоор анх лаан гэдэг хүн үүсгэн байгуулсан. Ингээд 1965 онд Горны алтаагаас часарганы дөрвөн сорт, алюминий дөрвөн сорт, тэгээ чавга интор зэрэг олон төрлийн модыг авч ирж анх Улаангомын эрдэм шинжилгээ станц 65 он тарихтаа КТЖ-ийн дээд сургуульд агрономын ангид суралцж байсан ноёот нь Баточор хойн эрдэмтэн болсон дараа нь Орны хаан. За тэгээд одоо гэнэгийн очир Батгээд одоо доктор хүн байж байгаа зүгийн Монголын гисэн хүмүүстэйгээ хамтраад энэ судалцыг авч ирж анх цэцэрлэгийн их усрыг тавьсан юм аа. Энэ тавьсны дараагаар эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж эхлэхдээ часганы соор суралт селекцийн асуудыг ангуураа хариуцаад за өхрийн нийт босож юмсныг бол Орны хаан часганы үржүүлгийн асуудлыг бол Баточор их мэдлийн хариуцуулан сэдвүүдийг хариуцсан авч ажиллаад энийг ажиллаж явах хугацаанд нь бол хашаа хамгаалт маш их хэцүү тэр үед чинь хүмүүс жимсгэн тарж яана гэдгийг мэддэггүй. Ийм учраас хонь малаа оруулах, өхрөг оруулах, адуу оруулах ийм асуудлууд гардаг хамгаалт их хэцүү байсан. Нэг талын хашааг нь бол захванзар хийсэн хашаатай нөгөө талд нь бол харганаар барьсан хашаатай байж байсан. Ийм хүндрэлтэй үед бол анх жимсний аж ахуйг хөгжүүлж эхэлсэн юм аа. За ингээд энэ 20 жил болсныхаа дараагаар часарганы хувьд бол часарганы новостой алтай витамин А маслична гэдэг 3 сортыг нутгшуулсан. Мөн часрын соос уралтыг олон жил хийсний үр дүнд захирлаан бол часарганы тес улаангум чандмын гэсэн шинэ 3 сортуудыг гаргаж батлуулж энийг үржүүл гарах хэмжээг авсан. Энд бол эрдэм шинжилгээний ажилд нь багшийн үр тарианы асуудлыг бол хариуцсан. Энэ дээр бол часарганы асуудлыг бол лаган дарга селекцийн сорилттой хариуцж байсан. За үржүүлгийн асуудлыг бол 3-4 хүн дамжуулсан. Эхнүүдэд Баточор хийгээд дараагаар нь боожуултын асуудлыг хаш гэдэг орном хариуцээд тэгээд хамгийн сүүлд нь 94-ээс 2001 он хүртэл часганы үржүүлгийн асуудлыг бөөрэ хариуцаад дараа нь Батболд гэдгээр хариуцуулаад ингээд часганы үржүүлгийн асуудлыг Монголын хэмжээнд хийх хэмжээний олонд шин сортуудыг бол үржүүлэх энэ асуудлуудыг бол содос үржүүлэх асуудлыг бол хийж Монгол улсын хэрэгцээг хангах ялангуяа Ховд аймаг, Баян өлгий, Завхан, Ховаалтай аймагуудыг бол часганы суулгасаар хангаж тариалж эхэлсэн юм аа. Энэ часгалыг тариалах үржүүлэх энэ асуудлыг шийдвэрлсэний дараагаар часгалын хураалтыг механикжуулах түүний эдэнгүүдийг хийхин тулд техник сургуулийн ректор профессор Абда миний бие хамтран оролцож энд 20 гаруй жил ажилласан. Энэ бол часгалыг дөргөөж хураах, часгалыг сорж хураах, сор дөргөөж хураах тохиоломжуудыг тус бүрдэн хийсэн боловч энгийн гараар Кимсагаар хураасан тохиоломжоос нь илүү битэмжтэй байж чадаагүй. Энэ нь олон улсын хэмжээний Герман, Хятад, Итали, Америк зэрэг орнуудад хийсэн тоног тохиоломжуудыг авч ирж Монгол оронд жим сурах тохиоломжид туршиж үзсэн боловч одоо хүртэл часгалан хураалтыг ижбэрэн хураах тоног тохиоломжийг бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаамаа.
Ийм учраас часганы үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэхэд хураалтын ажлыг механизох асуудал хамгийн гол асуудал байдаг. Чимэглэлээр маш их цаг хугацаа шаарддаг. Түүснийхээ дараагаар одоо бусад холцнууд бохирддог. Ийм учраас сүүлийн үед дагарсан ганцхан дарга байгаа. Часганы хожимсыг хураахад бол хоёр үндсэн онолын арга байна. Нэгдүгээрт халуун арга, хоёрдугаарт хүйтэн арга. Тэгвэл сүүлийн үед одоо гарсан хэрэгжүүлж байгаа гол арга бол шингэн азотоор хөлдөөж намрын үйлдвэрлэлд нь нэг часганы утыг 3 минутанд хөлдөөн. Тэгээ хураагаад авах нэг 5 минутын ажил зарцуулна. Энд бол шингэн азотыг хэрэглэдэг тоног тохиромжийг туршиж бидний КДЖ яамд энийг олшруулах асуудал хөргүүлсэн байгаа. Гэвч энэ цаг үеийн байдлаас болоод тодорхой дэмжлэг авч чадаагүй юм аа. Ингээд манай хамт бол 1965 оноос 2005 он хүртэл хийсэн механизмын нэгнэж үзэх юм бол часарганы ургамлын соор селекцийн асуудлыг бол бүрэн шийдэж үржимсийн үржүүлэх түүнийг Монгол улсын хэрэгцээтэй часарганы соортын үр суулгацаар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэж часарган хураахны харагдуулах асуудлыг зохих төвшөнд нь хөргөж жимсээр нь төрөлбөрийн ундаг хийж 1970-ад онд часарганы шаард, часарганы дарас, часарганы цэвэр тос, часарганы цэвэр шүүсийг бол жилд 8,000-аас 12,000 тонныг гаргаж байсан байна. Шинжлэх үйлдвэрлэлийн нэгдэл болж өргөгдөхэд дархан ургамал газар тариалан хураалангаас эрдэмт нь болоож байгаа шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирлаар Миневийн орлог захирал буюу часарганы 500 га хариуцсан үйлдвэр хариуцсан орлог захирлаар тус 91 он хүртэл ажиллаж байхдаа нэг жилд 350-аас 420 тонн часарган хураан авч 400 гаруй ажилчин ажиллаж байлаа тэр үед. Тэгэхэд тэр үед бол жимсхнийг бол хараахан мэдэж амждаггүй. Мөр ашигын тооцдаггүй байсан учраас бид нь бол зохиох хүмүүсийг бас бүрэн гүйцэд хийж амжаагүй. Энд ажиллаж байсан хамт олноос нөхөр цагаан банд дэчимпэл за миний болоож хаш гэдэг ийм 5 хүн агрономод бол КДЖ-ийн гавьяатад болсон юм. Энэ их хөдөлмөрийн эрдэнэд бол хөдөлмөрийг хийсэн асуудал бол Монгол орнд жимсхний аж ахуйг хөгжүүлэх анхны экспериментийг бол улсын эрдэм шинжилгээний станц тавьсан бөгөөд энэ хугацаанд бол шинжлэх ухааны үйлдвэрийн нэг захирал нөхөр болоож бол күнсний ногооны манжин луун байцаа өрийг гаргах асуудлыг бол Улс аймагт бүрэн шийдвэрлэж Монгол улсын хэрэгцээний гадаадаас авдаг өрийг бол Монголд бүрэн хангах нөхцөлийг бүрэн бүрдүүлж одоо хүртэл Монгол улсынхаа көрөм манжин луун байцааны өрийг бол Монгол улсынхаа хэрэгцээг одоо хүртэл ард түмэнд хангаж байна. Жимсний станцд бол 78 онд бол ажилд ороод лаган даргын тусалгаар 15-6 жил ажиллаад часарганы соор сөрөлтөн дээр бол ажиллаж байсан. Миний үржүүлэг дээр ажиллаж байсан. Селекц дээр ажиллаж байсан. Жимсний арчилгын үйлчлэгийг бол одоо сайн хийдэг. Жимсний суулгацыг бол үржүүлэх эхний суулгац нь бол мөчр үржүүлж түүнийг цааш нь суулгацуулгаа дараа жил 2 жилийн хугацаагаар тэгж ажиллаж байдаг. Тэгчгээд Күнсний ногооны үр дээр бол 25 жил ажилласан. Үүнд бол төрөн манжин, сунган, сармис, улаан луун байцааны сортуудыг бол авч ирсэн. Улаан манжины үрийг бол сортыг бол бие дааж гаргаж ирсэн. 1974 он КДЖ-ийн кодежид төгсөөд жимсний станц гэдэг үйлдвэрлэл шинэ үйлдвэрлэл явуулагдсан газарт очиж цэцэрлэгчнээр ажилласан. Тэр үед бол нэг хүн нэг газар гат албаг хариуцсан ажилтдаг байлаа. Явуулагч нар, чацрагч нар, клиентч нар ажиллах нэг хариуцдаг. Тэгээд тэр үед бол жимс ургацуул сайн авдаг байлаа. Чацрагныг бол нэг гагаас бол 10 тонн, алин бол 20 гээд 30 тонныг авдаг байсан шүү. Тэгээд сүүлд нь үржүүлэг хийхэд бол 70 тонны сүүлээр үржүүлэг ногоо машраар үржүүлэгдийг хийдэг тийм санаачлаг гараад эвслэг ногоо машраар бол
Тэгээ тэр их ч одоо техник хүч гэж юм байгаагүй. Хувийн төсгийж яваад өвсөн шүүрээр шүүрч үсэлдэг байлаа. Дараа нь бол энэ балганга сөрөн хоород нэр бол манжуулах төхөөрөмж гэдэг юм санаачлаад тэр манжуулах төхөөрөмжийг тавьснаас хойш бол ажил маш их хөлбөрчлөгдсөн. Тэгч юм бол одоо 10 километрт 1 километрт 20 ширхэг ногоон өвслөг ногоон мөчрийг дараад 200 мянган ширхэг өршлөг боожулдаг байлаа. Ажил хийж явахад бол манайхны энэ гавьяат агроном мэрэгчлэнүүд бол мэрэгжлийн зөвлөгөөг маш сайн өгдөг байсан. Тэр үед бол гавьяат агроном болоожгоо цагаан мандгаа Батчир балган дэчмэл гэсэн мундаг мэрэгчлэнүүд байсан учраас мэрэгжлийн зөвлөгөөгөр бол бидэнд өтдөг байсан. За би 1975 онд Улсын их сургуулийн химийн анги төгсөөд тус станцад химийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэр үед бол манай станцаар төрөөчийн нөхдүүдийн ярьдгаар саард сарилтын бүх цэцэрлэг байгуулагдсан шилдэг сайхан ийм хамт олон бүрдсэн ийм газар би анхны томилолт аваад очиж байлаа. Тэрнээс хойш би лабораторийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд тэр станцад цоригдож байгаа бүх төрлийн шатсарган жимсний найрлагыг тодорхойлох, урд тарианы сортуудын найрлагыг тодорхойлж сорилт хийх тухай асуудлыг бүгдийг хариуцж байсан юм. За захирлын хувьд бол миний захирлын хийсэн хугацаа бол 2000 оноос эхэлж энэ захирлын ажлыг хийж байсан. Энэ үе бол нөгөө дээр үйдгэсэн одоо нийгэмд гарсан их өөрчлөлт үр дүнд жаахан хомигдож эхэлсэн. Том аж ахуйнууд нь хөвчлөгдөд ядааж гарсан. Том мэрэгжилтнүүд нь төтгөр шулаанд гарсан нэг иймэрхүү гомд үед би энэ ажлыг хийж байсан. Ингээд бидний ажлыг авсны дараа бид хамт олонтойгоо ярьж байгаад одоо энэ байгууллагыг яаж сэргээх тухай бидний ярьж байснаас одоо тэр үед дарсан жимсний сортууд боочрч хөвшрээд бас өвгөө болж байсан цаг үед дахин сэргээхаар Орсын холбооны улсын Медосинскийн эрдэм хэлгийн станц Хакасын Афган хоттой газар тариалангийн бодлогын эрдэм хэлгийн хүрээлэнгийн удирдлагуудтай ярьж тохироод энэ дарсан шин сортуудыг дахин авчирж дахин нөгөө цэцэрлэгүүдийн сортуудыг шинээр сэргээж сорилтонд оруулаад энэ шүүшсгай сорт, обскай гэх мэт шасарганы сортуудыг шалгаруулад тэгээд дараа нь бол зах зээлийн энэ нөхцөл тестийн бол суулгах сэржүүлгийн ажлыг нэлээд эрчимжүүлж ингээд нийтдээ бараг 40-50 мянган суулгагч гаргаж байсан. Чимгэллийн модтойгоо нурах юм бол жилд зарим жил 100 мянга хүртэл суулгагч гаргаж зах зээл нэвтрүүлж байсан. Түүний үр дүнд манай хамт олон одоо санхүүгийн хувьд байгчиж ингээд аваа хүчин авч ингэж ажиллаж байсан юм аа. Нэг шинэ тухай өдрлийн нэгдлийн хамт олон байж хад нэг баяртай үйл явдал болж исэн санаанд байдгийг. Манай ажилчин Ламжийнхаас Монгол улсын 2 сая дахь иргэн төрсөн. Тэр одоо 2 сая дахь иргэн бүртгэлд орсон юм тохиолдол гарч ирсэн. За тэрнээс гадна тэнд ажиллаж байхдаа би жацрагны энэ талаар нэлээд одоо судалж сонирхож ингэж явж ирсэн. Тэгэхээр жацраг нь бол бүр дээрээс морины одоо өнгө зүс оруулагч, гялалзуулагч гэдэг ийм юутай гадаад орнууд бол одоо тэр жацрагантай газрын морь их хурдтай өнгө зүс сайтай юм байдаг гэсэн. Тэгэхээр манай усад ч гэсэн дисэн моринууд их хурдтай өнгө зүс сайтай байдаг. Тэр жацраганаасаа бас болж ингэж яасан баг гэдэг юм байдгийг. Тэгээд манайд бол зэрлэг жацрагнууд усад одоо 30 мянган га байсан. Тэгэхээр зэрлэг жацраг нь бол одоо бас дээр үеэсээ усчууд одоо тэр жацраганыг хэрглэж одоо эрчүүд нь бяртай чадaltaй морд нь хурдан байсан бол энэ одоо жацраганыхаа их баялаг заяасан сайхан нутаг төрснийх нь одоо ачим юм байсан юм аа гэж боддгийн. Тэгээд энд тэр үед нэг би энийг сонирхоод нэг жацрагна гэсэн нэг 2 бүлэг кино хийсэн, баримтат кино. Улаан өмзөх жацрагны эрдэм шинжилгээ станцыг үүсгэн байгуулсан Нааган Дашцэрэн Батчир цагаан зэрэг агрономуудын көч хөдөлмөрийг хяхан орсон бөгөөд жимс цэцэрлэгийг байгуулахад тэнд өчрөж байгаа саад бэрхшээл олон зүйл одоо тохиолдож байсан. Энд усалгаа, арчилгаа, хадгалж хамгаалах
энэ их бэрхшээлүүдийг бол даван туулж тэнд судалгаа шинжилгээний ажлыг хийхэд материалыг бааз маш их муутай, багц зэвсэг байхгүй, кинжи шалгадаг химийн эрэгтэй бодисууд байхгүй, ийм их төвөгтэй бэрхшээлтэй үеийг туулж ирсэн 60 жилийн хугацаанд бол Улаан умдах эрдэмтний станц бол Монгол орн жимс цэцэрлэгийг байгуулах анхны хөөсөрийг тавьж тэрийг өргөжүүлэн хөгжүүлэх бүх хөрс хугацаар хангасан ийм гавьяатай хамт болно, ийм гавьяатай станц юм а гэдгийг энд таашламдан хэлэхэд сайхан байна. Би бол энэ станцын захирлаар 10 жил ажиллахдаа Швейцарын хөгжлийн агентлагийн танил хамтарч ажиллаж 50 тонны төмсний зайрыг оруулж байсан. Заман усал тэр үед бол гадар тариалан эрхлэх аж ахуй нэгжүүд олширснаас болоод усны хөрөлдсөн муудсан ийм нөхцөлд дөрвөн зэрэг гүн армийн худаг гаргуулж станцын талбайг өсчихөд ингэж ашиглаж байсан. Тэгээд лаборатори конторын барилгыг оруулж ингэж байгууллагыг одоо татах энэ хэмжээнд ийм их ажил зохиож байсан. Би бол ерөнхийдөө энэ 40 жил ажиллахдаа өр тарианы чиглэлээр ажилласан хүн байна. Өр тарай азар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бордог хэрэглэх технологиг нэвтрүүлж, услгаатай болон услгаагүй нөхцөлд эрдэс бордог хэрэглэж ургас нэмэгдүүлэх бүх боломжийг судалж, тухайн үеийн одоо тайлан материалд нь оруулж ингэж байсан юм аа. Монгол орнд одоо шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсхний аж ахуй салбар өөрсч хөгжсөний 70 жилийн хойг бид нэр энэ 10 сарын сүүлээр тэмдэглэхээр ингээд зохион ажлаа төлөвлөлөө зохион байгуулад явж байна. За энэ үеэр бол бид нэр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм. За энэ хүрээнд бол одоо бид эрдэм шинжилгээний бүс нутгууд ажилласан эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхаа эрдэмтэн мэрэгжилтэн удирдах хүмүүс мөн одоо тэнд ажиллаж яг хатуг хөдөөг нугалж ирсэн төлөөллөлтөй ингээд уулзж байна. Тэгээ өнөөдөр бид Увсан аймгийн эрдэм шинжилгээний станцд ажиллаж ирсэн энэ бүрэлдэхүүнтэй уулзаж сайхан одоо ярилцлага зохион байгууллаа. Тэгээ та бүхэддээ жимс жимсхний салбарт ажиллаж ирсэн энэ буянаараа энэ уртдаа наслаж аз жаргалтай сайн сайхан байхын ёроолыг дэвшүүлж байна. Та бүхэндээ сайн сайхан хүсье.